past perfect цагийг хэрхэн ашиглах вэ? За эхнийх нь өнгөрсөнд болсон хоёр үйлдэлийг холбохдоо ашиглана. I had finished my work before my friend arrived. Найзыгаа ирэхээс өмнө би ажлаа дуусгасан байсан. За тэгэхээр эхлээд ажлаа дуусгаад тэгээд найз маань ирсэн байна. Хоёр үйлдэлийн маань эхэнд нь болсон үйл явдлыг past perfect-оор илэрхийлнэ. За дээрээс нь тодорхой цагаас өмнө болсон үйл явдлыг илэрхийлэхдээ ашиглаж болно. I had finished my work before 8 p.m. Би оройн 8 цагаас өмнө ажлаа дуусгачихсан байсан. За хоёрдугаар хэрэглэн болохоор учир шалтгааныг тайлбарлахдаа ашиглана. She was upset because she had missed the bus. Тэр автобуснаас хоцорсон учраас сэтгэлээр унсан байсан. Тэгэхээр энэ хоёр үйлдэл маань хоёулаа өнгөрсөнд болсон үйл явдал байгаа. Гэхдээ нэг нь нэгнээсээ улбаалж бий болсон учраас учир шалтгааныг илэрхийлэхдээ ингэж ашиглаж байна. За тэгээд эхлээд автобуснаас хоцорсон, дараа нь сэтгэлээр унсан. Эхлээд болсон үйл явдал нь автобуснаас хоцорсон байгаа учраас she had missed the bus гэж хувирна. За 3 дугаар хэрэглэн болохоор харамсал эсвэл төсөөллийг илэрхийлэхдээ ашиглана. If I had studied earlier, I would have passed the exam. Хэрвээ би өмнө нь хичээлээ хийсэн бол шалгалтандаа тэнцэх байсан. Тэгэж болох боломжгүй ийм төсөөллийн, харамслын өнгө аястай ийм өгүүлбэр байгаа.